хуульч болохоор 10 жилийн хүүхдүүд бол хэрэг сонирхож байгаа бол аль сургуульд орох вэ гэдгийг эхний ээлжинд бол судлах хэрэгтэй. Монгол Улсын их сургуулийн хуульцсан сургуулийн хувьд тухайлбал математик түлхүү, нийгмийн тухай мэдлэг гэсэн хичээлүүд дээр заавал шалгалт өгөхийг шаарддаг учраас тэр чиглэлийн хичээлүүд дээр илүү сайн байх. Бусад сургуульд хэрэг орохыг сонирхож ивэл эсвэл гадаад улсад суралцахыг сонирхож ивэл тухайн улсын сургууль яг ямар шалгалт шаарддаг вэ гэдэг дээр үндэслээд сонгох шаардлагатай. За ихтэй сургуулиудын оюутнуудын сайн хуульч болохын тулд ямар хичээл дээр бас анхаарах шаардлагатай вэ гэдэг. Хичээлүүдийг бол ирэмблэх ямарч боломжгүй. Эргэцэн хөтөлбөрөөр сурж байгаа оюутнууд бол хичээл яг тэр оюутны эзэмшүүл зохистой мэдлэг ур чадварыг л системчлэлтэйгээр хүргэж байгаа. Гагцгүй оюутан тэндээс тодорхой мэдлэгийг эзэмшхийн хэрээр ур чадвар гэдэг юмыг л эзэмших ёстой. Мэдсэн сонсон зүйлээ хилцүүлэхт орохдоо дэлгэрүүлж гүнзгийрүүлж судалдаг ч юм уу тий. Агсан төвшний анги оюутнууд бол өөрийгөө тэр талаас нь илүү хөгжүүлэх нь бол зөвөө